Хэрэв би танд орчин үеийн аюултай тулааны систем хуучин зөвлөлт холбоотулсан харанхуй сүдэрт эзэнт гүрний зэргүүдийг дайны зэвсэг болохын тулд бүтээгдсэн гэвэл та итгэх үү? Энэ нь зүгээр нэг спорт байгаагүй. Харин төрийн захиалгаар бүтээгдсэн систем байсан юм. Зорилго нь энгийн төгс тулаанчийг бий болгох. Түүний нэр нь Samozащита без оружия гэсэн үгийн товчлол бөгөөд зэвсэггүйгээр өөрийгөө хамгаалах гэсэн утгатай юм. Энэ бол дэлхийгээс харамлан нууж байсан ч хожим нь багш нар нь гарч ирэн бүхнийг эзэнсэн тулааны урлагийн түүх юм. Тулааны хүч чадал нь түүгээр хичээлдэг дайчдынхаа ур чадвараар харагддаг. Энэхүү түүх нь Оросын эзэнт гүрний үнсэн дундаас эхэлдэг. 1917 оны хувьсгалын дараа шинээр байгуулагдсан зөвлөлт холбоот улс тасралтгүй мөргөлдөөн донд төрсэн улс байлаа. Гэвч бодит байдал хатуу байсан бөгөөд улаан айр минь гардан тулааны нэгдсэн үр дүнтэй системгүй байв. Үүнийг шийдэхийн тулд зөвлөлтийн удирдагчид тусгай тушаал гаргасан гэдэг. Мэргэжилтнүүдийн багт дэлхий дээрх бүх мэдэгдэж байсан тулааны аргуудыг судалж, дэдгээрийн мөн чанарыг нэгтгэн цэвэр зөвлөлтийн тулааны урлагийг бий болгох үүрэг өгөгдсөн юм. Энэ нь уламжлалт урлаг биш, харин хэд практикч биш, өвхөлт ойр систем байх ёстой байв. Тэд Японы жудо, жижитсугийн шийдэлт, үе мөчний төвжээнүүдийг судалж, карате, кунфугийн цохилтуудыг шинжилсэн. Үүний зэрэгцээ зөвлөлтийн нутаг дэвсгэрийн уугуул бүхийн уламжлалууд болох Армени кок, Гүржийн чидобо, Якутийн капсагай зэргийг гүнзгий судалжээ. Энэхүү үр дүндтэй техникүүд нь үлдэнэ. Хэрэггүй нь хаягдах ёстой зарчимтай байв. Зорилго нь бол ганцхан, зэвсэгтэйч вэ, зэвсэггүйч бэ, ямар ч байсан дайсныг аль болгон хурдан аюулгүй болгох ёстой байсан. Энэхүү урд хожид байгаагүй нэгдлээс 3 гол хүн тодорч гарч ирсэн нь хожмын самбын тулгуур багнууд байлаа. Эхнийх нь дэлхийн 1-р дайны ахмад дайчин Виктор Спиридонов. Тэр байлдааны үедээ жаданд шархтан, зүүн гарын дутуу болсон тул хүчээр бус, дайсны хүчийг өөрт ашиглан чиглүүлэхэд суурилсан илүү техникийн хэв маягийг хөгжүүлжээ. Түүний бодит байдалд суурилсан үр ашиг чиглэсэн арга барил нь зөвлөлтийн цагта бие хамгаалагчдад зайлшгүй хэрэгтэй болсон юм. Хоёр дахь магадгүй хамгийн нөлөө бүхий хүн бол Василий Ошепков. Тэр хоёр өөр ертөнцийн дунд амьдарч байсан тулааны сууд тухантан байв. Залуудаа Японд илгээгдэж, жудог үүсгэн байгуулагч Жигоро Каногийн удирдлаганд ор хар бүс хүрсэн анхны гадаад иргэндийн нэг болсон юм. Орос руу буцаж ирээр тэрээр улаан армийн шилдэг ангиудад жудо заахын зэрэгцээ. Түүнийг өөр системүүдтэй нэгтгэн илүү шууд, илүү хатуу үр дүнтэй болохоор өөрчилж байлаа. Тэр жудог спортын дүрмээс давсан боломж байгааг олж харсан юм. Спиридонов стратегийг төлөөлж, Ошепков техникийн шинжилгээг илэрхийлж байсан бол 3 дахь хүн болох Анатолий Харлемпев шин тулааны урлагийн зохион байгуулагч олон нийтэд таниулагч болжээ. Тэр хоёрын шав байсан Харлемпев олон нутгаар аялж, техникүүд цуглуулан ангилж нэгдсэн сургалтын хөтөлбөр боловсруулсан гэдэг. Түүний ууггүй улс төрийн ажил нь түүхэн мөчийг авчирсан юм. 1938 оны 11-р сарын 16-нд зөвлөлтийн спорт хор самбог үндэсний тулааны спорт хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрдөг. Нууц зэвсэг ийхүү нэртэй болж түүхэнд байр сууриа эзэлжээ. Албан ёсны статустай болсноор самбо хоёр чиглэлд хуваагдсан. Нэг нь олон нийтэд зориулсан спортын самбо. Жудото төстөөч хөлний бүх төрлийн төвчөө зөвшөөрдгөөр илүү нээлттэй дүрмтэй байв. Нөгөө нь түүний хар сүдэр болох байлдааны самб. Энэ бол анхны цэргийн зориултын хувилбар байлаа. Байлдааны самб нь гар, хөл, тохоо, өвдөг, толгоогоор цохихоос эхлээд бүх шидэлт боолтуудыг багтаасан байв. Оноо авахын тулд бус амьд үлдэж, дайсныг бүрэн саармагжуулахын тулд бүтээгдсэн харгас ирнэ бүрэн систем юм. Энэ нь улаан армийн тусгай хүчнүүд аимшигт КГБ-гийн онцгой өмч болж олон 10 жилийн турш төмөр хөшигний цаана нуугдсан. Түүний өвхлийн аюултай чанар домог болж, эзэмшигчд нь сүүдэр мэт үл үзэгдэгч байв. Гэвч самбогийн түүх эмгэнэлтэй байсан. 1930-ад онд зөвлөлт холбоот улс Сталины их хэлмэгдүүлэлтэд автсан юм. Японтой гүн холбоотой байсан Ошепков с жигтэн болж тагнуулын эргээр буруутгагддаг. 1937 онд баримтлагдж Гулагт илгээгдэн дараа жил нь өөрийнх нь бий болгоход оролцсон урлаг үндэсний бахархал болохоос ердөө 1 жилийн өмнө шоронд зүрхний шигдээсээр нас барсан гэж албан ёсоор бүртгэгджээ. Түүний нэр олон жилийн турш самбогийн түүхээс арчигдсан юм. Зөвлөлтийн машины залгисан бас нэг сүдэр. Гэвч эмгэнэл нууцлын цаанч самбогийн үр нөлөө маргаангүй байлаа. Дэлхийн 2 дугаар дайны үеэр үл үзэгдэх зэвсэг хэмээн нэрлэж гардан тулаан тоо томшгүй олон зөвлөлтийн цэргүүдийн амийг аварсан гэдэг. Гадаад ертөнц түүний хүч чадлыг Оросын
тал нутгаас төрсөн аимшигтай систем өчүүхэн гэлбаа мэт дүр зургийг ховорхон олон улсын тэмцээнүүдээр л дамжуулан харж байв. Гэвч түүний жинхэнэ потенциал хүйтэн дайны төгсгөл хүртэл нуус хэвээр үлдсэн юм. Олон 10 жилийн турш самбо тусгаарлагдсан хаан тулсын авраг байлаа. Харин 1990-ад оны ихээр Берлиний хаан нурж зөвлөлт холбоот улс задран унснаар төмөр хөшиг нээгддэг. Энэхүү тулааны урлагийн залгамжлагчид өрсөлдөөнд цангаж дэлхийд хөл тавьсан юм. Тэдний анхны зогсоол бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн шударга, хамгийн харгас тавцсан болох холимог тулаан буюу MMA байлаа. Анхны анхдагчийн нэг болох Орос баавгай хэмээн алдарсан Олег Taktarov 1995 онд UFC 6 тэмцээн Taktarov барууны үзэгчдэд самбын тэсвэр төвчээр өвхлийн аюултай боолтын тоглолтыг харуулж тэмцээн төрүүлснээр Орос тулаанчид тооцоолохоос өөр аргагүй хүч гэдгийг нотолсон юм. Гэвч самбын төгс илэрхийлэл болсон хүн бол дуу цөөнтэй хүйтэн төрхтэй нэгэн байлаа. Тэр бол агуу Fyodor Emelianenko. Олон хүний үздгээр түүхэндх хамгийн агуу MMA тулаанч Fyodor нь байлдааны самбын дэлхийн 4 удаагийн авраг байсан. Бараг 10 жилийн турш тэрээр ялагдал хүлээлгүй явсан нь хүнд жингийн англилд бараг боломжгүй амжилт юм. Түүний хэв маяг бол цэвэр урсгал, ус мэт уян хатан мэт шилжилтүүд урьдчилан таахын аргагүй байлаа. Тэрээр гар сайтай тамирчдад нокаут өгч чадна. Эсвэл Бразилийн жижигцэг мастрыг болтоор ялж чадна. Түүний тоглолтод сул тал гэж байсангүй. Самб болон жудод суурилсан түүний шидэлтүүд нь тесрэх мэт хүчтэй. Ground and pound нь өрсөлдөгчд нь сүрэл авчирдаг байсан. Fyodor зүгээр ялдаггүй, тэр бүрэн ноёрхдаг байсан юм. Түүнийг сүүлчийн эзэн хаан гэж нэрлэдэг. Түүний ноёрхол зөвлөлтийн байлдааны системийн давуу талыг дэлхийд дахинд нотолсон юм. Fyodorын дараа Оросын Дагестан хэмээх бүхэн асар хатуу соёлтой бүс нутгаас шин давлгаа гарч ирлээ. Тэдний дундаас хамгийн алдартай нь бүргэд хочид Habib Nurmagomedov юм. Habib UFC-д барилдааны урд өмнө хизээч үзэгдээгүй дарамт хяналтын төвшөнд аваачсан. Сам болон бүхийн тасралтгүй хослол болсон түүний хэв маяг нь зогсолтгүй шахалт, зайлшгүй унгаалт, дайсныг сэтгэлээр нэвтдэг амьсгал боомлсон газар дээр хяналтаар тодорхойлогддог байв. Түүний өмсдөг цамцан дээр нэгэн алдартай үг бий. Самбогийн тамирчдын сэтгэлгээг төгс илэрхийлдэг юм. Хэрв самбо амархан байсан бол түүнийг жижицүү гэж нэрлэх байсан. Тэр ялагдalgүйгээр зодог тайлж өөрийн домгийг баталгаажуулан самбыг орчин үеийн тулааны спортын оргилд баттай байрлуулсан юм. Өнөөдөр энэхүү галын бамбарыг Ислам Makhachev зэрэг тулаанчид үргэлжлүүлж Habib-ийн уламжлалыг авч яван самбыг MMA дэх нөлөө нь төр зүрийн чиг хандлага бус тогтмол хүчин гэдгийг нотолж байна. Сүүлийн жилүүдэд Орос тулаанчид Америкийн холимог тулаанд олноор орж ирсэн. Самб бүхийг орчин үеийн тулааны хамгийн хүчирхэг суур системүүдийн нэг гэдгийг дахин баталдаг. Самбын түүх бол хүч чадал, нууцлал, эзэн төрөмгөллийн түүх юм. Зэвсэг болгон төрж, спорт болон хувирж, дэлхийд илчлэгдэн хүн төрөлхтний бүтээсэн хамгийн бүрэн гүйцэд хамгийн үр дүнтэй тулааны системүүдийн нэг гэдгээ харуулсан билээ. Та юу гэж бодож байна? Энэ үнэхээр оршин буй хамгийн бүрэн төгс тулааны урлаг мөн үү? Хэрв тийм бол сэтгэл хэсэгт өөрийн үзэл бодлоо үлдээгээрэй. Зөвлөлтийн өмнө самунтай он жилүүдэд гарсан нууц тушаалаас эхлээд Лас Вегасын гэрэл гялалдсан арeenуудад хүртэл самбогийн аялал орчин үеийн туйлс юм. Улс төрийн их хэлмэгдүүлэлтийг давж хүйтэн дайны турш нуугдан оршиж хамгийн хатуу шалгууртай тайзан дээр өөрийн үн цэнийг баталж чадсан. Самб бол зүгээр нэг техникүүдийн цуглуулга биш. Энэ бол орнод ба өрн, хуучин ба шин бүхний шилдгийг нэгтгэсэн бүрэн хэмжээний тулааны философи юм. Улаан армийн нууц зэвсэг өнөөдөр дэлхийн хэмжээний үзэгдэл болж прагматизм, дасан зохицол, төгс эзэмшлийн үеийг үлдээсэн бөгөөд тулааны урлагийн ертөнцид үзүүлэх нөлөө нь өнөөдөр ч цаашид ч маргаангүй хэвээр байх болно.